Тэгэхээр энэ удаагийн кино буулан дээр бид нар ямар нэгэн киноны талаар ярилцахгүй харин асуудалд ороод байгаа супер баатар буюу Spider-Man-ы талаар ярих болно. Манай Spider-Man-ыг хүчрхэг дайснууд байсан ч гэсэн ер нь зогсоож бардгүй л дээ. Гэхдээ энэ удаад Spider-Man-ыг зогсоож байгаа ганц зүйл бол Sony болон Marvel нарын хоорондын тохиролцоо Spider-Man-ыг зогсоогоод байна л та. Яг одоогийн байдлаар ойлгомжгүй болоод байгаа юмыг маш ойлгомжтой энгийнээр тайлбарлах байгаа. Хэрвээ ойлгомжгүй зүйлийг ойлгомжгүй талаас нь тайлбарлаад их юм бол энэ бичлэгийг хийж байгаа би ч гэсэн өөр ойлгомжгүй зүйлийг ойлгомжгүйгээр байх маг. За ямар ч хэлсэн хамгийн ойлгомжтойгоор тайлбарлах болно. За тэгэхээр яг энэ мэдээлэл нь бол яг 8 сарын сүүлчээр шөнө ингээ Facebook ухаа байжсэн чи гид Facebook-ээр дүүрэн Spider-Man-ы кино захиж хийгдэх боломжгүй боллоо. Sony болоод Marvel нар дахиж хамтрах боломжгүй боллоо гэж шуугаал ихэлсэн. Тэгэл би чи Spider-Man-ы film ч бод өөрөө болохоор тэгэл бүр гайхал пүү юу болоод байна хүү хаа гэж арайч тэгээгүй л дээ. Гэхдээ миний хувьд бол тэр мэдээг албан ёсных гэдгийг мэдчихэд маш их гонёглсон. Одоо ингээл 10-аад жил Marvel-ийн супер баатруудыг Avengers-ыг аваад явцсан төмөр хүний залгамж халаа болж байгаа Spider-Man одоо ингээд байхгүй болчоор чинь цаашаага Marvel-ийн энэ ертөнц яаж үргэлжлэх юм бэ гэсэн тийм бодол надад орж ирсэн л дээ. Тэгээд одоо зөвхөн минийх ч хэлтгүй ер нь хүн болгонд л орж ирсэн баг. Тэгэл бүрийн дарин дээр давс гихчээр энэ мэдээллийг бүр баттай олгоод исэн ганц зүйл нь бол энэ Marvel студийн ерөнхийлөгч Kevin Feige гээд хүн үртэл өөрөө Spider-Man-ы кино дахиж хийхдэггүй мэгдэхгүйгээд бүр яг тэр өдөр нь яг ингээд удахгүй бүр ингээд биднийг бүр ингээд галзууруулах гэж зөхгүй юу. За Marvel-ийн супер баатар гэх юм бол мэдээч маш олон байгаа. Marvel-ийн комик, Marvel-ийн хүүхэлдэйн кино гэл дээр үед бол мэдээч байдаг байсан. Харамсалтай нь Marvel студийн зүгээс яг өөрсдийнхөө супер баатруудаар кино хийх гэхээр кино их хэмжээний тийм мөнгөтэй байгаагүй. Ер нь бол баг зэрэг тийм ядруухан мөнгө багтай газар байсан юм байна л та. Тэгээ тийм хэцүүхэн явж явах үедээ мөнгө олохын тулд өөрсдийнхөө чухал гэж үзсэн хэд хэдэн супер баатруудыг кино компаниудад зарж эхэлсэн. Тэрний нэг нь бол манай Spider-Man-ыг Sony студид зарсан явдал байсан юм аа. За тэгэл Spider-Man-ыг кино хийх эрхийг авцсан Sony чинь тэр даруй Spider-Man гэд кино хийсэн. Тэр нь бол бидний одоо багадаа үзэж өссөн Tobey Maguire гэд жүжигчний 3 ангитай Spider-Man-ийн кино байлаа. Sony-гийн хувьд нэг тиймэрхүү байгаа бол Spider-Man-ийн кино хийх эрхээ Sony-д зарсан Marvel-ийн хувьд бол тэр олсон мөнгөөрөө гэд баг хэлчихэж болно. Тэр мөнгөөрөө өөрсдийнхөө анхны супер баатрын киног хийж эхэлсэн нь The Incredible Hulk болоод Iron Man 1 киноноор байлаа. Тэгэхээр би одоо ингэж бодъё л та гэрээсээ гараад хамгийн түрүүнд таарсан хүнээсээ та Marvel гэж мэдхүү, төмөр хүн гэж мэдхүү гэж асуух юм бол мэдээж мэдчихэж таарна. Тэгэхээр энэ бол мэдээж маш том амжилт гэсэн үг. Тэгээд энэ амжилтын эхлэл нь бол 2008 онд Iron Man кино гарснаар энэ бүх зүйлийн эхлэл тавигдчихжээ. За Marvel-ийн хувьд бол тэгэл олон кинонууд хойноосоо гараал эхэлсэн л дээ. Iron Man 2, 3, Thor, First Avengers энтргээл кинонууд нь явж өгсөн. Captain America ч гэсэн мартаж болохгүй. За ингэж явж ягаад үзэгчтэй барьсан хамгийн том бэлэг бол Captain America Civil War кинон дээр Spider-Man-ыг гинтийн байдлаар гаргаж ирсэн явдал байлаа. За тэгэл энэ мөчөөс Spider-Man ерөнхийдөө Avengers нэгдээд бусдаагаа уулзах боломжтой гэсэн үг л дээ. Хэр нь бол Iron Man-тэй Spider-Man уулзаж болно, Thor-тай уулзаж болно, Hulk-тай уулзаж болно. Ингээд нэг ертөнцид ороод ирсэн нь фэнүүд бидний хувьд үнэхээр том бэлэг байлаа. За одоо жоохон нарийн ширийн юм ярил л да. Энэ талаар бол ер нь мэд хүмүүс нь маш сайн мэдж байгаа болохоор. Тэгэхээр Spider-Man бол ерөнхийдөө Marvel-ийн супер баатарч гэсэн кино хийх эрхийн хувьд бол Sony-д аль хэдийн зарчихсан учраас ер нь бол кино тал дээр бол Sony-гийн супер баатар гэсэн үг л дээ. За тэгээд ер нь тохироо бүрдэн гэдэг шиг юм болсон юм шиг байгаа. Sony-гийн хувьд өөрсдийнх нь хийж исэн Amazing Spider-Man кино хангалттай тийм орлого олж чадахгүй байсан. Яг тэр үеэр нь Marvel сэтгсэн юм уу яасан юм мэдэхгүй. Ямар ч байсан Spider-Man-ыг бид нар кинондоо энэ өөрсдийнхөө ертөнцид оруулмаар байна. Spider-Man-ыг кино хийх эрхийг биднэрт өгөөч. Бүр өгөхгүй ч гэсэн ядаж ингээд кино хийх эрхийг ингээд зээлдүүлээч гэд ярилцсны үр дүнд нэгэн тохиролцоонд хүрсэн юм байна л да. За ер нь бол ингэсэн юм байна. За ингээд кино хийх зардал буюу одоо энэ хоол хийх гээд байгаа төсвийг чинь бид нар гаргая. Одоо энэ хоолны мах, төмс, ногоо энтрийг бид нар аваад өгье. Харин та нар Marvel буюу та нар ингээд хоолоо хий гэсэн юм байна л да. Хоол хийнэ гэдэг нь болохоор киног нь хийнэ гэсэн үг. За харин болсон хоолын буюу одоо энэ хийсэн киноноос орж ирж байгаа ашиг нь бол бид нар авах болно. Бид нар тэр хоолыг идэх болно гэж Sony хэлсэн юм байна л да. Тэгэхээр Marvel бол яг хуу чаваас ашигаас нь 5% буюу одоо хоолноос нөх юм бол нэг ганц хоёр л халбагддаг байсан юм байгаа чаваас.
За тэгэл Marvel-ийн Spider-Man энэ үеэс эхлэл явж өгсөндөө эхлээл Civil War дээр гарч ирснээс хойш өөрийн гэсэн нэг бүрэн хэмжээний кинотой болсон. Тэгээд тэр орлогынх нь 95% нь бол Sony аваад байгаа шүү дээ. 5% л Marvel өөрсдөө авж байгаа. За тэгэл хоёр дахь киног нь хийсэн ашиг орлогын хөвд ч гэсэн 1 тэрбумыг давсан. 1 тэрбум долларыг давсан. Тэгээд өөрөө ч гэсэн сайн кино болсон. За ингээл байжсэн чинь гинт Marvel ботсон юм шиг ба. Хөөе, Sony анда та нарын Spider-Man-ийн 2 киноноос зөндөө бурзаалаа. Avengers-аас зөндөө бурзаалаа. Одоо ер нь яайдах вэ? Цаашдаа их киноноос орж ирэх орлогыг ядаж тэнцүү хувааж авъя дөхөө. Гэтэл Sony хариуд нь за над кино хийх нь бид нарт байдیں۔ Бид нар кино хийхээ одоо өөрсдөө мэдчих тийм үү? Давраад байгаарай. Үгүй. Гэтэл хариуд нь Marvel. За болио. Яа Spider-Man бүгдийн болчих. Ингэжсэнээс зүгээр бүр болио. Зүгээр ингэж гэрээ хилцээ хийнэ гэж юу аах вэ? Болио зүгээр Spider-Man-ийн кино дахиж хийхдэггүй болио. За нэг иймэрхүүл гинтийн ч гэх юм уу, тийм богинохон ч гэх юм уу, маш тийм сонин түүх болсны улмаас маш олон зүйл сохирж байгаагийн нэг нь бол Пенүүд бидний тийм том хохирол сэтгэл зүрхээр хохирж байгаа хохирлаа. Яг одоогийн байдлаар бол хоёр тал бол тохиролцож чадаагүй хэвээр байгаа. Тэгтээ мэдээч хоёр тал аль алиндаа ашигтай байхын тулд кино үе хийхээ аль болох тийм уян хатан нөхцөлтэйгээр дахиж гэрээ хийх байх гэж олон хүмүүс ч залбирч байна хөрхий. Хэдүүлээ одоо муугар бодъё л та. Одоо энэ хоёр ингээд тохиролцоон төрч чадахгүй дуусчлаа гэх юм бол Sony Spider-Man-ийн кино хийх эрх нь хിവэрэ үлдэх болно. Тэгээд бүр дээрэс нь Tom Holland буюу Spider-Man-ийн жүжигчин маань Sony-гийн талаас дахиад Spider-Man-ийг үргэлжлүүлж жүжиглэх боломжтой. Тэгвэл мэдээж Sony-гийн кино байх болохоор ямар нэгэн тийм бусад бааtruудтай уулзах чадахгүй, Thor-той дахиж Spider-Man уулзах чадахгүй, Hulk-тай уулзах чадахгүй, Happy-тай уулзах чадахгүй, хинтээж уулзах чадахгүй, зүгээр л өрөвдөлтэй ганцаардмал нэгэн таны гунигтай хөрш Spider-Man л тэнд байх болно гэдээ бодохоор за одоогийн нөхцөл байдал нэг иймэрхүү байгаа. Тэгээд энэ бүхэн мэдээж сайнаар эргээсэй гэж бүгдээрээ залбирцгаая. Тэгээд энэ удаагийн кино буулан дээр асуудал болоод байгаа нэг сэдвийн талаар ярилцлаа. Тэгээд та хэдэд ойлгохгүй байсан зүйлийг энгийнэрч болтгоо ойлгуулсан гэж найдаж байна. Тэгээд бичлэг таалагдсан бол яг одоо лайк давчин дээр дараарай. Тэгээд энэ удаагийн бичлэг энд хүрээд дууслаа. Сувгийг subscribe хийгээрэй. Хэрвээ subscribe хийсэн байдгүй бол хоохон дээр нь дараарай. За bye.